Зууд болон бусад гинтийн эрсдлээс малчдын амьдралын баталгаа болсон мал сүргийг хамгаалах зорилгоор улсын хурлаас 2014 онд малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийг анх баталж байлаа. Ийхүү хууль хэрэгжиж эхэлснээс хойш Монгол улсад малчдын гамшигын эрсдлээс хамгаалах даатгалын тогтолцооны суурь тавигдсан ч нийт малчин үрхийн 11-ээс 18% нь л даатгалд хамрагдаж, нийт малын 7-оос 10%-ийг л даатгуулж байсан нь хуульд нэмэлт өөрчлөлт оруулж хэрэгжилтийг сайжруулах нэг үндэслэл болоод байсан юм а. Тиймээс улсын хурл 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаараа малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг эцэслэн баталсан юм. За малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлая гэсэн саналын томьёолоор санал хураана. Хуулийн төслүүдийг эцэслэн батллаа. Улсын хурлын гишүүд ажлын хэсэгт баяр хүргэе. За хууль тогтоомжоо хэрэгжүүлж хариуцлагатай ажиллахыг хүсье. 2020-с 2024 оны хугацаанд малын индексжүүлсэн даатгалд хамрагдсан малчин үрхийн эзлэх хувь жилээс жилд буурч байсан шалтгаан нь малын хорголын босго үзүүлэлт өндөр учраас малчид малаа даатгуулсан ч нөхөн төлбөр авч чадахгүй байгаатай холбоотой судалгаагаар тогтоосон байдаг. Ийм шинээр батлагдсан хуульд нөхөн төлбөр олгох босго үзүүлэлтийг 5%, түүнээс нэмэх нэг хасах нэг болгон тогтоосноор Монгол улсын хэмжээнд 120 сум 4%, 155 сум 5% болж малчид даатгалын үр шимийг хүртэх боломжийг нэмэгдүүллээ. Энэ малын индексжүүлсэн даатгалын хуулийг яаж одоо малчинд ойртуулах вэ гэдэг тал дээр одоо манай хөдөө аж ахуй сангийн яамныхан үндэсний давхар даатгалын одоо компаниуд маш сайн одоо ажилласан. За ер нь амьдрал дээр их хурлын гишүүдийн хувьд гэсэн яг хөдөө малчинтай очиод уулзахад бол энэ малын индексжүүлсэн даатгалын ялангуяа 6% гэдэг за аймгаар нь авдаг за нөхөн төлбөрийн асуудал бас нэлээд орой эргэж орж ирдэг, дансанд нь ордог гэдэг олон одоо зүйлүүдийг засаж сайжруулах нь зүйтэй гэдэг ийм саналыг бол малчид маш ихээр хэлдэг. Тэм учраас энэ дөнгөж сая Монгол Улсын хурлаар одоо хэлсэн батлагдсан малын индексжүүлсэн даатгалын хуулийн нэмэлт өөрчлөлтөөр малчдын саяны хэлдэг хатуу 6% гэдгийг бол одоо 4% болгох бололцоог нь одоо засгийн газарт одоо нээж өгч байгаа. Энэ бол одоо мал нь хоригдоод 6% хүрээгүйгээс хохирлоо барагдуулж чаддгүй, даатгалын нөхөн төлбөрөө авч чаддгүй олон 10,000 малчдад бол том одоо бололцоог нээж өгч байгаа гэж ингэж ойлгож болно. Тухайн одоо сумын нийт малын 6% энэхүү одоо нийт дүнгээрээ 6% хүрэх хэмжээний мал зүйгөөсөөр хоригдсон бол одоо энэ даатгалаас нөхөн төлбөр олгоно л гэдэг ийм л асуудал анх байгаа гэсэн. Тэгэд энэ нөгөө яг боддоор нөгөө малаа хоригдуулсан улсуудад нийт сумынхаа хэмжээнд нөгөө 6% хүрэхгүй болохоор зэрэг нөгөө нөхөн төлбөр олгогдохгүй байх ийм асуудлууд гараад ирсэн байхгүй. Тэгэхээр зэрэг энийг шинжлэх ёстой гэдэг. Ингээд сая бид нар нэлээ ярилцсан. Ялангуяа энэ аймаг орон нутгаас сонгогдсон, тойргоос сонгогдсон гишүүдүүд энэ дээр санал нэгтэйгээр л энэ хуулийг өөрчлөх гээл нэмэлт өөрчлөлт хийх гээл тэгэл ажилласан л та. Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж баталснаар 2023-аас 2024 оны зуудын хохирлын тоон тулгуурлаж тооцож үзэхэд нөхөн олгор 20-с 25%-аар өссөн байна. Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийг хэрэгжиж эхэлсэн 2014 оноос хойш өнгөрсөн хугацаанд малчтаас 36 тэрбум орчим төгрөгийн даатгалын хурамжийг цуглуулсан бол 29.4 тэрбум төгрөгийг даатгалын нөхөн төлбөр хэлбэрээр буцаан олгожээ. За ялангуяа сүүлийн 3 жилийн хугацаанд бол 2023 онд бол 14 мянган малчин өрхөд 4.2 тэрбум төгрөгийг, 2024 онд 22 мянган малчин өрхөд 16.8 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн олгосон байгаа. За эндээс дурдаад авах юм бол 2023 онд хамгийн өндөр нөхөн төлбөрийг Төв аймгийн Баянцүнх сумын малчин 15 сая төгрөг, 2024 онд хамгийн өндөр нөхөн төлбөрийг Сүхбаатар аймгийн Баруур сумын малчин 86 сая төгрөгийн нөхөн төлбөр хүлээн авсан ийм тооцооллууд байдаг. Түүнчлэн статистикийн мэдээллийг үндэслэн даатгагч гэрээний хугацаанд нөхөн төлбөрийг нэг удаа урьдчилан олгож болох зохицуултыг тусгаснаар малчдын амжиргааны их усүд дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой
хуулийн өөрчлөлт болж чадлаа. Нөгөө талдаа малчтын бас маш голлож одоо ярьдаг бид эрсдэл тохиолдсон үед эрсдлийн одоо хөрөлийг давж гарахын төлөө энэ даатгалыг даатгуулдаг. Гэтэл даатгалын маань нөхөн төлбөр 100 болоод өнгөрсний ард дээр 6 сар өнгөрөөд бүр наадам өнгөрөөд 9 сар өнгөрсний ард дээр хэдхэн төгрөг орж ирдэг гэдэг ийм одоо гомдлууд байдаг. Тийм учраас энэ удаагийн хуулиар бол хэрвээ танаас суманд цаг хүндрээд малын хорогдол эхэлсэн бол одоо өвс тэжээл ийм үн өсгөөс өмнө даатгалаас танд өрчилж одоо хохирлуудыг нь баг одоо нөхөн төлбөрүүдийг олгож эхэлнэ гэж байгаа. Энэ нь бол магадгүй цагаан сарын ард дээр цаг хүндрээд олон мал өшөө өрөвдөхөөс сэргийлсэн ийм одоо том зохицуулт байгаа. Малчтын хувьд бол бас нэг гол өсдөг дараагийн нэг зүйл бол энэ бол нөгөө албан журмын даатгал биш ээ. Малчин хүн болгон даатгуулах ёстой даатгал бас биш. Тийм учраас засгийн газраас бол төрөөс авж байгаа хөнгөлөлтөө зээл тусламжинд хамрагдах малчин болгон энэ одоо даатгалд хамрагдах ёстой гэсэн ийм зүйлийг бол одоо бас тусгаж ирсэн. Ажлын хэсгийн одоо гишүүдийн хувьд бол бид бүхэн ярьж байгаад энийг бол заавал ингэх шаардлага алгааг малчин яг нөгөө өөрийн одоо хүслээр даатгах энэ болцоог нээж өгж байгаа. Бас нэг чухал үзүүлэлт нь бол яг бүтэн жилийн эцэст ингээ хөөцөлдөж байгаад материал бүрдүүлж байгаад жилийн эцэстээ нэг удаа олгохоор тийм байдаг байсан. Тэрийг нь бол одоо яг цаг тухайн үедээ авах юм боломжийг гаргаж өгсөн. Ер нь бол одоо манай энэ орон нутагт мал ямар үед яддаг бол одоо өвлийн сүүл хаврын ихэнтэл одоо гол энэ нэг хорогдох процесс явагддаг хөхгүй. Малын энтгсжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж баталснаар даатгалд хамрагдах малчдын тоо нэмэгдэх, улмаар зуудын эрсдлийн нөлөөллийг бууруулахад чухал ач холбогдолтой. Мөн даатгалын нөхөн төлбөрийг урьдчилан олгохтой холбоотой зохицуултыг тусгасан нь малчдын амжиргааны их үүсвэрт дэмжлэг үзүүлэх, нөгөөтэйгэр үргэлжлэн тохиолдож болзошгүй зуудын эрсдлээс урьдчилан сэргийлэх боломж ийхүү бүрдэж байна.